Монгол орн өнгөрсөн зууны донсолгоонд юу эсийг үзэв? 200 гаруй жилийн турш манжийн талхинд байсан монголчууд цаг үеийнхэн дуудлагыг мэдрэн сэргэн босч Монгол хэмээх хаягийн дор нягтран нэгдснээр үндэсний эрх чөлөөний анхдагч хувьсгалыг хийж олнон өргөгдсөн богд хаант Монгол улс тус гар тогтнолон зарлан тунхагласан 1911 оны цагаагчин гахай жилийн өнөөдөр Монголын хөлгөн их түүхэнд энэ үйл явдал инхүү мөнхөд үлджээ. Хөдөлгөөр 1921 оны цагаагчин дахиад жил ардын, ноёдын, түшмөдийн 3 бүлэг нэгдэж гаднын төрөмгийлэгчдээс их орнон чөлөөлөхийг зорин дуурга тус гар улсынхан өрхийг татаж шинэ ертөнц, шинэ амьдралын зүг тэмүүлэн оршин тогтнохын төлөө эрвих тэрвихрэн зүтгэн тэмцэж болохоос нь болохгүйг нь хүртэн сэдэж алдаж бас онож байсныг ойрх үеийн түүх гэрчилнэ. Энийг түүхэнд ардын хувьсгал гэж нэрлэдэг. 1980-ад оны сүүлчээс дэлхийн коммунизм задран унаж монголчууд 1990 оны цагаан морин жилдээ золголоо. Үүлэн чөлөөний нар гэмээр энэ агшин Монголд түүхийн нэгэн боломжийг гарган өгч эцгээс хүүд дамжин гэрээслэгдсэн тус гар тогтнолын төлөөхин хүү тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өрнөж тус гар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт атгууллаа. Энэхүү ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн, ман лайлагч хүч нь Монголын ардчилсан холбоо байсан юм. Гурван хувьсгалын донсолгоонд тус гар тогтнолон үлгийдэн тэрсээр 1990 онтой золгохдоо хэн гойгарч заалгалгүй өрлөг түүхийнхэн мэдрэмжээр ардчилсан замыг сонгосон. Хинээс ч үл хамаарах үндэсний дийн засагтай, олон тулгууртаа даад бодлоготой, ард нийтээс сонгосон парламенттай, оюун санааны эрх чөлөөтэй, даян дэлхий хүлээн зөвшөөрсөн Монгол улс боллоо. Дэлхий биднийг сонирхож, бас сонжиж, бид дэлхийг өөрсдөө нээж байна. Төрч ёсны олон мянган жилийн уламжлалтай монголчуудын хувьд 20 дугаар зуун эрх чөлөө тус гар тогтнолын төлөөх их тэмцлийн зуун, эмгэнэл дэвшил бахархал хөслүүлсэн зуун байлаа. Хариг үрний бодлогодоор өөрсдийн хүссэн хөгжлийн замаар замнах боломжоо мохордуулж, харийнхны хүчилж битсэн үндсэн хуулийг 1924 онд баталж, бүгд наримдах засаглалын коммунист үзэл суртал тулгуурласан хувилбарыг аргагүй эрхэнд хүлээн авсан. Иргэд яз уургасаа гарал үүсэл эд хөрөнгө эрхэлсэн ажил хөдөлмөрөөр нь ялбарлан гадуурхаж сонгогдох эрхийг хаан боогдуулсан энэ дэглэм 70 шахан жил үргэлжиллээ. Хаанхын сонгуулийн тойрогт хэнийг нэр дэвшүүлэхийг эрх баригч нь шийддэг. Ганц хүний нэр дэвшүүлдэг. Сонгогчдод тэрхүү оноолтын 100% дэмжиж саналаа өгөх үүрэгтэй байсан нь социалист тогтолцооны үнэн нүүр царай байлаа. Нам төрийн албан тушаалтнуудын нэрийг дэвшүүлснийг бас заавал 100% саналаар сонгох үүрэгтэй. Хэрвээ сонгуульд саналаа өгөхгүй бол төрд тэрсэлсэн хэрэг болно. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байж болохгүй. Сансан бодсноо чөлөөтэй хэлэх эрх чөлөөгүй байсан нь тэрхүү сонгогдсон депутатуудад бас хамаарна. Тиймээс л тэднийг чухамдаа томилолтын депутат гэж нэрлэнэ. Ховийн өмчийн хүлээн зөвшөөрдгүй, үл биелэгдэх ганц үзэл сурталыг дахин шүтдэг. Иргэдийн эрх чөлөөг хаан боогдуулсан бүхнийг дарангуйлагч социалист тогтолцоо ганцхан Монголд оршин байсан байв. Иргэдийн сонгогдох эрх чөлөө тэр үеийн социалист системийн гэх орнуудын аль нэгэнч бодитоор байсан.
Социалист систем бүхэлдэн эдийн засаг, үзэл суртал, соёл, ёс суртахуун зэрэг бүхий л талаараа уналтанд орсон юм. Иргэдийнх нь амьдралын төвшин жилээс жилд бууран доройтож 20 дугаар зууны дунд үеэс зүүн Европын орнуудад эсэргүүцэл, бослог тэмцэл тасралтгүй өрнөж байлаа. Зүүн Берлиний ажилчдын 1973 оны бослог, Унгарын 1956 оны хувьсгал, 1968 оны Чехословакийн эсэргүүцлийн хөдөлгөөн, 1970-аас 1989 онд үргэлжилсэн Польшийн ажилчдын эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлийн тэмцлийг эрх баригчид нь хариг үрний цэрэг зэвсгийн хүчээр цус урсган дарж байсан ч тэмцэгчдийн дараагийн үе улам их зориг, эрч хүчтэйгээр тэмцэлд боссоор байлаа. 1980-аад оны дунд үеэс социализм мухардад орсыг социалист системийн тэргүүн гүрэн болох зөвлөлт холбоот улс хүлээн зөвшөөрч Михаил Горбачев перестройка буюу өөрчлөлт байгуулалтыг зарлалаа. Өөрчлөлт байгуулалт бол социализмыг аврах гэсэн сүүлчийн оролдлого байлаа. Энэ бол нэг намын үзэл суртал ноёргосон нийгэмд ил тод байдаг олон ургалч үзлийг анх удаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл байлаа. Гэвч социализмыг сайжруулж илүү хөгжүүлэхийн тулд зарласан өөрчлөлт байгуулалт нь хүссэн үр дүнд хүрсэн байна. Хувийн өмч, хүний эрх чөлөөг хааж богдуулсан социализм бол заснаар сайжрах нийгмийн тогтолцоо огтхонч биш байлаа. 1989 онд зүүн Европын социалист хийгдэх орнуудын иргэд ардчлал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэл дахин эрслэн босож, хүн төрлөختнийг хоёр хувааж, их гаргаан сүнөх хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний ханыг эрэгдэн эвдэн нурааж социалист систем эгнэгт задран унлаа. Монголд Горбачевын өөрчлөлт байгуулалтыг чиг баримж агаан болгон ил тод байдлыг сэргээн гэсэн эрх баригчдын амлалтанд урам урсан залуучууд улс орны байдал, цаг үеийн хурцаар шүүмжилж улс төрийн нууц бүлэгмүүд, клубүүд байгуулах боллоо. 1989 оны 11-р сард Монголын хувьсгалт залуучуудын эвлийн төв хороноос зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн улсын 2-р зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөн дээр залуучууд нам төрийн бодлогыг хурцаар шүүмжиллээ. Уулыг үйцэлдэх үзэл сурталын хүлээсэнд баглагдаж нэг намын иргэшээлд орсон Монголын төр өөрийн шүүмжилсэн ийм хурц дайчин үг сонсоогүй удсан байлаа. Улс орны өнцөг булан бүрээс хүрлцэн ирсэн залуучууд эдийн засгийн байдал, улс төрийн тогтолцоо зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар үзэл бодлорон эвлэлд нэгдэж, улс төрийн тэмцэлд нягтрах боломжийг энэ зөвлөгөөн олгосон билээ. Үүний шууд үр дүн нь 1989 оны 12-р сарын 9-нд мэндэлсэн Монголын ардчилсан холбоо хэмээх улс төр олон нийтийн байгууллага юм. Монголын ардчилсан холбоо маргааш нь болсон олон улсын хүний эрхийн өдөр анхны цуглаанаа хийж олон намын тогтолцоо, байнгын ажиллагаатай парламент, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг шаардсанаар Монгол орныг хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан улс болгохын төлөөх ардчилсан хувьсгалаан эхэлж байгаагаа зарлан тунхагласан юм. Мөн энэ өдөр төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийг 1990 оны эхний хагас жилд багтаан явуулахыг шаардсан билээ. Монголын хувь заяаг шийдвэрлсэн монголчуудын олон зуун жилийн эрх чөлөө, тус гар тогтнолын төлөө хүсэл мөрөөдийг биелүүлсэн цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ингэж эхэлсэн юм аа. Улаанбаатар хотноо болсон улс төрийн анхны цуглаан Монголын ардчилсан холбоо байгуулсан тухай мэдээг олон түмэнд хүрэхээс төр бүхий л чадлаараа цааргалж байсан ч айсвэ цагийн баярт мэдээ гэрээс гэрт өртөөлөв, айлаас айлд ам дамжин хонхны дуутай хүрч байлаа.
Дүн өвлийн хүйтэнд Монголын улс төр дээд цэгтэн тултал халлаа. 2 дугаар сарын 18-нд Монголын ардчилсан холбоо анх дугаар их хурлаа хийлээ. Хот хөдөөгийн хэдэн зуун төлөөлөгч, зочид сэтгүүлчид оролцсон энэ их хурл нийгмийн хуурамч, хоосон дүр төрхийг эгнэгт халсан юм. Үг хэлэх ихээр боогдсон ардтан хааны гой ганган хувцсыг шагшин магтах ихээр бүрэн хангагдсан байдаг төдийгүй. Ерөөс ийм үүргийг үүрч явдаг жамын дагуу бид 50-60 жилийн турш Шалдан хааныхаа дэвжин хувцсыг зогсоод байгаагүй магтан дууллаа. Хаан шалдан байна гэж хүнжил дотроо өөр зураа шивнэхээс ч айдаг байлаа бид. Гэтэл гинт нэгэн жаалах уу? Хаан шалдан байна гэж байлгаар ашиглах нь тийм. Монголын түүхийг шинэ голдролд оруулсан энэ их хурлын эндэр дээрээс суурайтах эрх чөлөөний үзэл санаа, ардчлалын төлөөх урайг гадаан өвлийн жаврыг үл хайхран өглөөнөөс үдэш шултал чагнан зогсох олон мянган дэмжигчид нь уухайлан төрж байлаа. Монголын ардчилсан холбоо байгуулагдаад 2 сар болж байгаа ч хот хөдөөгүй мянган дэмжигчидтэй болж эгнээ нь өдрөөс өдөрт тэлж байлаа. Шинэ нийгэм байгуулахыг хүссэн тэмүүлэл, хуучин тогтолцоогоо хадгалан үлдэх ирэмцэл хоёрын аль нь хүчтэй байсан ч асуудлыг хүчирхийлэлгүйгээр зохицуулж чадсан нь монголчууд эгзэгтэй мөчөд хүлээцтэй алсын хараатай байж чадсныг гавьяа гэж хэлж болно. Мянган 990 оны хавар Улаанбаатар хот болон томоохон суурин газруудад хаа сайгүй улс төрийн цуглаан жигсаал болж, өлсгөлн зарлаж, талууд харилцсан зөвшөлтсөж, буулт хийж, нийгэм солигдох түүхэн үйл явц Ерүсийн хурдтай өрнөсөн юм. Ардчилсан социалист, шин дэвшил, оюутны холбоо гээд улс төрийн нам хөдөлгөөнүүд шилэн даран үүсэн байгуулагдаж ардчлалын төлөө тэмцэгчдийн игнээ хүрээгээ тэлэн өргөцсөөр байлаа. 1990 оны 3 дугаар сарын 7-ноос 9 дүргэлжилсэн улс төрийн өлсгөлөн зарлах тэмцлийн үр дүнд эрх баригч намын улс төрийн төвчөө огцорсноор нам төрийн удирдлага анх удаага салсан юм. Улмаар иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө сэргэж чөлөө твэлийн үндэс суур тавигдаж олон ургалч үзэл бодит зүйл болсон 1990 оны хавар Монголын түүхэнд дахин давтагдашгүй гайхамшигт үйл явдлуудаар дүүрэн өнгөрсөн. 1990 оны 3 дугаар сарын 23-нд ардын хурлын чуулганаас үндсэн хуулинд өөрчлөлт оруулж улс орныг 70 шахам жил тасралтгүй удирдсан Монгол ардын хувьсгалт намыг нийгмийн удирдан чиглүүлэх үүргээс чөлөөлж иргэд улс төрийн намуудад эвлэлдэн нэгдэх эрхийг нээлээ. Гэсэн ч эрх баригчид ардчилсан хүчний шаардлагыг хүлээн авахдаа хойрог удаан байлаа. Энэ нь ардчилсан хувьсгалын түүхэнд хөвсгөлийн өлсгөлэн хэмээн алдаршсан тэмцэл өрнөхөд хүргэсэн юм. Үндэсний ЭЕВ-ийн эрхэмлэн дээдлэх тухай хамтарсан тунхаглал гаргасан улс төрийн нам хүчнүүд харилцсан зөвшөлтсөл төрсний үр дүнд 1990 оны 5 дугаар сард улс төрийн намуудын тухай хуулийг баталж 18 нас хүрсэн иргэдийн сонгох болон сонгогдох эрхийг үндсэн хуулийн шин нэмэлтээр сэргээн баталгаажуулснаар Монголд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгуульд анх удаа явуулах нөхцөл бүрдлээ. Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үйл явц сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлээд туйлын шин содон, сонирхолтой, өрсөлдөөнтэй, өргөн олны идэвх оролцоог хангасан түүхэн үйл явдал байлаа. Ардын хурлын болон орон нутгийн сонгуульд анх удаа бүрэн чөлөөтэй нэр дэвшүүллээ. Нутаг дэвсгэрийн хамт олон үйлдвэрийн газар байгууллага буюу тэдгээрийн салбар нэгж нам олон нийтийн анхан шатны байгууллагын хурал, түүнчлэн цэргийн албан хаагчдын хурал, дан гараа болон хамтран нэр дэвшүүлэх хэрэгтэй.
Эдгээр хурал дээр манай улсын иргэн өөрийнхөө нэрийг сонгуульд дэвшүүлэх эрхтэйг заалаа. Одоогийн хэллэгээр бие даагчид гэсэн үг байна. Мөн нийслэлийн дүүрэг орон нутгийн хотод 150-аас доошгүй сонгогчдын хурлаас, сум хороонд 50-аас доошгүй сонгогчдын хурлаас нэр дэвшүүлэх боломжтойг хуульчилсан юм. Тийхүү олон байгууллага хамт олонний хурлаас нэр дэвшсэн 2413 хүний төлөө сонгогчид саналаа 2 үе шаттайгаар өглөө. 1990 оны 7 дугаар сарын 22-ны ням гарагт 3 ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойрогт шалгаруулах санал хураалт болж хамгийн олон санал авсан 2 хүний нэрийг сонгуулийн хуудсанд үлдээлээ. 2 дахь санал хураалт буюу сонгуулийг 7 дугаар сарын 29-ний өдөр явууллаа. Бид бүгд ардын төдөнтэйгээд энэ 8 сарын хугацаанд мэдээлэл хүргэн үзсэн байна. Сайн үдүнгийн хайхны том олдыг үсэг манууд маргааш ирнэ. Хоёулын бид 8 сарын турш юу хийв? Ямар үрлэг бүрвэж харагдана. Энэ өдөр ардын хурлын сонгуулийн 430 тойргийн 426 тойрогт сонгуул явагдаж 4 тойрогт дараа дахин сонгуул явуулахар болсон юм. 29-ний энэ өдөр нэгэн зэрэг улс төрийн номуудын талаар мөн санал хураасан юм. Сонгогдогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгогчдын 98% нь сонгуульд оролцож саналаа өгсөн бөгөөд ардын хурлын депутатуудын 87% нь буюу 367 анх удаа сонгогдсон шинэ хүмүүс байлаа. 51 депутат нам бус хүмүүс байлаа. Сонгогчдоос улс төрийн намуудын авсан дэмжлэгийн саналд үндэслэн намуудад мандат хуваарлах замаар анхны байнгын ажиллагаатай парламент улсын баг хурлыг сонгож байгуулахар болсон юм. Ардчлалын төлөө 3 нам сонгогчдын 40% санал авчээ. Монголчууд түүхэндээ ингэж анх удаага өөрийн улсынхаа төрийн эрхийг барих дээд байгууллагыг өөрсдөө сонголоо. Монголын ардчлал түүхэн бичиж эхлээд 8 сар болж байлаа. Анхны чөлөөт ардчилсан сонгуулиар сонгогчдын олонхын санал авсан Монгол ардын хувьсгалт нам дангаараа засгийн газраа байгуулах эрхтэйч шилжилтийн ихэнх үеийн онцлог нийгмийн сэтгэл зүйг харгалзан улс төрийн бусад намуудын төлөөллийг танхимдаа урьж хамтарсан засгийн газар байгуулсан нь бас л түүхэнд анхдагч үзэгдэл байлаа. Энэхүү засгийн газар шилжилтийн ихэнх үеийн хүнд хүчлийг нуруунд даан урьж үн чөлөөлөх, өмч хувьчлах, иргэддийн гадаад паспорт чөлөөтэй олгох, банк санхүүгийн тогтолцоо бий болгох зэрэг түүхэн шийдвэрүүд гаргасан билээ. Социалист систем тэр чигээрээ задарч унснаар эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүрмөсөн зогссон юм. 70 жил зөвлөлт холбоотуулсан зээл тусламжийн хүчээр оршин тогтнож байсан манай эдийн засаг энэ улсын болон системийн задарлаас болж нуран унаж бодит хөрсөн дээрээ буусан ч хамтарсан засгийн газар энэ хүнд үед дэлхийн хамтын нийгэмдийн буцалтын тусламж хөнгөлтэй зээлийн хүчээр зах зээлийн эдийн засагт шилжих ихэнх үеийн хүнд хэцүү давааг дам туулсан юм. Монголчууд 1924, 1940, 1960 оны үндсэн хуулиудаа гадны улсын тулгалт, нэг үзэл сурталын нөлөөндөр боловсруулан баталсан бол 1992 онд анх удаагаан бүгд наримдах Монгол ард улсын ардын хурлын чуулган 76 хоног хэлэлцсэний эцэст 1-р сарын 13-нд өөрсдийнхөө бие дааж боловсруулсан үндсэн хуулиа хэлэлцэж баталлаа. Ийхүү монголчууд сүүлийн 300 жилийн гадаад улсын хараат байдлаас ангарч Монгол улс бүрэн эрхт тусгаар тогтносон улсын шинж төлөвийг жинхэнэ утгаар нь олж хувь заяагаан монголчууд өөрсдөө шийдэх болсон юм. Шинэ үндсэн хуулиар улсынхаа нэрийг Монгол улс хэмээн өөрчилж, төрийн сүлдээ шинчилж, ардчлал, шударга ёс, эрх чөлөө, тэгш ширх, үндэсний эв нэгдэл,
хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн парламентийн бүгд наримт улс болсноо зарлаа. Шинэ үндсэн хууль бол цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын шууд үр дүн, бас түүний эргэл туцалтын улс төр хууль зүйн дээд баталгаа нийгмийн гэрээмөн. Монголчууд бид Монгол хэмээх нэрэн ертөнцийн чихнэн дуурсгаж хүмүүн төрлөختний дэвшилтэд хэсэгтээ хөл нийлүүлэн алхах шин түүхээ ийхүү бичиж эхэлсэн. Өнгөрсөн 25 жилд төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлын сонгуулийг 6 удаа, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг мөн 6 удаа явуулж, засгийн эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд тайван замаар шилжиж хэвссэн байна. Сонгогч хэрсүүчхийн хэрээр ардчлалын дархлаа сайжирсаар байна. Монгол хүмбэр өдгөө ардчлалын үр шимийг хүртэж, хүний эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн харилцаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлд нэгдэх, сүсгэлэн бишрэх, амьдран суугаа газраа чөлөөтэй сонгох, нийгмийн халамжидлэх, гадаадд зорчих, хүссэн мэргэжлээрээ хүссэн улс орондоо суралцах зэрэг хүний наад захын эрхийг чөлөөтэй эдэлж байна. Энэ 2015 онд Монгол улсын анхны ардчилсан чөлөөт сонгуулийн түүхэн ой тохиолж байна. Энэ бол монголчууд анх удаага төрийн эрх барих дээд байгууллагада сонгогдох эрхээ бүрэн чөлөөтэй эдэлж эхэлсний 25 жилийн ой юм. Эртний түүхт Монгол улс орчин цагийн улс төрийн тус гар тогтнол бүрэн эрхт байдлаа жинхэнэ утгаар нь олж, хувь заяагаа өөрсдөө шийдэж эхлээд 25 жилийг ардaan үдэж байна. Монголчууд бид төрөө өөрсдөө сонгож, суралцаж, алдаатай, оноотой он жилүүдийг ардaan үлдээн хөгжил дэвшилөө тэмүүлж үргэлжилж байна. Энэ хугацаанд баггүй туршлага хуримтлуулж, их зүйл сурч, мэдж, ухаан сууж, эрийн цэнд хүрлээ. Бид цаашдаа олон удаа ардчилсан сонгуульд оролцож, төрөө өөрсдөө сонгох, өөрсдөө ч нэр дэвшин төрийн эрх барих байгууллагада сонгогдох эрхтэй. Тусгаар улсынхаа бүрэн эрхт иргэн бид төрөө сонгож ирсэн энэ ололтоо хэрхэн яаж баттгаж, хэрхэн хариуцлагатай зөв сонголт хийхээс л бидний өөрсдийн амьдрал, үр хүүхдүүдийн маань ирээдүйн амьдрал шалтгаалах билээ.